Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Хараал хэлэх хэрэгтэй юу? Бид багаахаас л хараал хэлэх мó, хараал хэлж болохгүй гэж хүмүүжсэн. Гэхдээ бид амьдралдаа хараалыг хэд хэдэн удаа хэлж, зарим хүмүүс бүр хараалаар ярьдаг. Хүн хараал хэлдэг шалтгааныг Их Британий хэлэх сургуулийн судлаачид судалсан байдаг бөгөөд хүн хараал хэлэхдээ өвдөлт илүү бага мэдэрч мөн хараал хэлээд стресс нь багасч байгааг олж тогтоосон байдаг. Тэглээгээд хараал хэлэх нь зөв биш бөгөөд байн хараал хэлбэл хараал хэлэхэд мэдрэгддэг стресс буурах, өвчин багасах мэдрэмж байхгүй болох төдийгүй хараал хэлж буй хүний ойр тойронд байгаа хүмүүс тухайн хараалыг сонссноор стресстэйж ерөнхийдөө бол хараал хэлэх нь стрессийг уламж нэмэгдүүлнэ. Харин эсвэргээрээ хүн сайн сайхан үг хэлж магтаанд байх хэлсэн ч стрессийг багасгаж хүнийг азрахалтай болгодог. Тиймд хараал хэлэхээс илүү бие биендээ сайн сайхан үг хэлэх нь бидэнд илүү хэрэгтэй. Харин миний зүгээс хэлгээд энэ бичлэгийг үзэж буй та бүдүүн тунхаа өндөр нам ямар ч харагддаг байсан та одоо багаараа л үзэсгэлэнтэй.